ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Сүүлийн 4 жилд нэлээд эрс шийдэмгийн шинжилгээх хүсэл зоригоор дүүрэн байсан. Хуучин хэмсэмэл ойлголтыг бол нэлээд задлсан. Ерөнхийдөө бол улс төрчийнхаа манлайлах хөргийг бол нэлээд сайн гүйцэтгсэн гэж бодож байна. Эрт илрүүлэг тийм ээ, манай монголчуудын насжилт өнөөдрээ гэдэг нөгөөх насжилтын төвшин гэдэг хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр ийм бодлогоос өөр ямар бодлого байх юм? Эрт илрүүлж чадахгүй явж байгаад оройтсон хойноо хар залуугаараа хайртай хүмүүсээ хаяад явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэрийг урьдчилан сэргийлж гин хамт байх сайхан боломжийг бүрдүүлж өгч гин. Манай сайд бол энэ шүү. Мундаг. Тэр шинжилгээ хийгснээр бол асар олон хүмүүс бас өвчин золон одоо хүнд байдаг бүхий л одоо юунаас чөлөөлөгдсөн шүү дээ. Тийм тэгэхээр би бол энийг бол маш зөв одоо шийдвэр гэж би бол ерөн хүний хувьд бол дэмждэг. Турд гарсан хүмүүс ингээ бод хараад ахт ер нь бол оюун эрдэнэ шиг тэгж ингэж нэг зориг хүч гаргаад одоо энэ бүхий л юмдаар нээлттэй ажилласан хүн бол ховор гэж би боддгийн. Оюун эрдэнэ бол их юм хийсэн гэж бодож байгаа. Би дотроо бол багаар нь дэмжиж өгөө тэгэл болно доо хөгжөндөө Монгол орно л гэж бодож шүү дээ. Энэ одоо тэгэл алслагдсан одоо орон нутгийн иргэд бас үзүүлж чадахгүй хоцордог ийм тал байсан ингээд тэр бас нэгдсэн жураар ингээд явагдсан нь бол бас талархалтай байгаа. Ард түмний ялалт Монгол ардын нам